За байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 24-ний өдөр улсын хурал өргөн мэдүүлсэн хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг улсын хурал 2025 оны 4-р сарын 4-ний өдрийн нэгдсэн уралдаанаар хилцэж анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороо шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4-р сарын 9-ний өдрийн 4-р тогтоолоор хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх бэлтгэх санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн хээ баасан жаргал гишүүд улсын хурлын гишүүн алдарч авлан наран тэгээ нараа номин чимэг сайн зориг сандаг очир тэмүүжин уянга хишиг нар болон ажлын хэсэгт мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд ажиллалаа. Ажлын хэсэг хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбоотойгоор олон нийтийн хэлцүүлгийг нэг удаа зохион байгуулж хуулийн төслийн талаар холбогдох байгууллагуудаас санал авч 3 удаа хуралдаж төслийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгэн тухай үйл заасны дагуу байнгын хорооны санал дүгнэлт гарах хүрээ эзгарт багтаан хөндөгдсөн зүйл хэсэг заалт нэг бүрээр хилцсэн. Ажлын хэсэг хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн талаар 65 зарчмын зөрүүтэй саналын томьёолыг боловсруулаа. Үүнд нэг хууль зүйн тусалцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөлд хууль зүйн тусалцаа авах хэрэг бүхэн этгээдийн хүрээг тодорхой олгож хамгаалалт байгаа гэрч хохирогчид хууль зүйн тусалцаа үзүүлэх зохицуултыг боловсронгуй болгох зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн хувийн өмгөөлөгчөөр хууль зүйн тусалцаа үзүүлэх ажиллагааг өмгөөлөгчтэй холбооны оролцоотой хэрэгжүүлж өмгөөлөгч тамилах гэрээ байгуулах харилцааг илүү тодорхой болгох зохицуултыг тусгалаа. 2. Өмгөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өмгөөлөгчийн нийтэд тусдаа мэргэжлийн үйл ажиллагааны агуулга зохион байгуулалтыг тодорхой олгож хууль зүйн тусалцаа үзүүлэх өмгөөлөгчийг мэргэжсэн чиглэл зөвшөөрлөлийн үндсэн дээр томилох зохицуултыг боловсронгуй болгох зүйтэй гэж үзлээ. 3. Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаа, үйлдвэрчний эвлэлийн эрх, ажлын байрны дарамт, ялгарлан гадуурхалтай холбоотой зөрчлийн бүрэлдэхүүн болон хариуцлагын зохицуултыг боловсронгуй болгож хүний эрхийн хамгаалтыг бэхжүүлэх чиглэлийн өөрчлөлтүүдийг тусгалаа. Хөдөлмөрийн эрхлэн харилцаанд ажлын эрхийг хамгаалах ажил олгогчийн хариуцлагыг тодорхой олгох зарчмын саналуудыг боловсрууллаа. 4. Хуучин эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хуучин үргэлжилсэн сургалтын зорилго, агуулга, заавал хамруулах сэдвийг тодорхой олгож хүний эрх, үндсэн хууль, олон улсын гэрээ, хуульчин ёс зүй, хууль тогтоомжийн шинжилгээний асуудлыг сургалтын үндсэн агуулгад тусгах зүйтэй гэж үзлээ. 5. Хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хөгжлийн бодлого төлөлтийн баримтчиг боловсруулах батлах хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүний эрх хэрэгжүүлэг дээдлэх зарчмыг тодорхой тусгасамаар хүний эрхээс суурилсан төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх зүйтэй гэж үзлээ. 6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын иргэн гадаад хувийн эргээр зорчих цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хувь санаачлагчид нь буцаахан зүйтэй гэж үзлээ. 7. Төслийн зүйл хоорондын нийслэлийг хангах хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж нэр томьёог жигдлээ. Байнгын хорооны эрхэм гишүүдээ хүний эрх хэрэгжүүлэх хангалттай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.